энэ дээр харагдах удаашруулаад. За тэр хажуугийн цогцолтод за сая Андре бол өөрийнхөө хүчтэй дархан гэж хэлжүүлгээр цогцолтыг гараад хийсэн. За энэ төвчээр зааж энэ Бука. Үзэн дэрсэн. Жоох наачдтай дэрүүн таарсан болов уу? Эсвэл хүнд очиж. За энэ духан дээр таарсан. Ер нь хүний тэнцвэр алдуулах. За энэ дээр Бука маш хүчтэй цогцолтсон доогор. Дээр нэм гарын одоо гидсэн цогцол заваа шуугаараач гэж хэлж байгаа гэсэн юм байна. За гидсэнд одоо шулуун. За дээр нь өвдөг. За өвдөг бол амжилттай хаасан. Тэгээд өвдөг гидсэн цогцол хүн ер нь их цуцсандаа тэгээд надад өсөл их гэж цааш гараад чинь. За ингээ одоо төгсгөлийн 3 дугаар үе. 3 метр 3 үе одоо тултдаг байгаа юм. За ингээ 3 дугаар үе харагдаж байна. За Букагийн зүүн хөлийг хажиг өшгөл гарын дээр ирж байгаа бол чинь нөө гараар одоо хүчтэй зөгтөг юм. Гарын дээр нь одоо хүчтэй олон хөшгөлөд ирэхээр бас гар бадаараа цуцаад зохилт хийх тус хэцүү болдог. Тэгээ энэ одоо гараар хүчтэй зөхөд байгаа хүний гарын дээр нь Бука оновчтой одоо хөлийг өшгөлтийг хийгээд байна. За дээр нь Амада нилээн одоо цуцаад ирлээ дээ Андре Амада. Дайдаксийн хүчтэй Барзилийн тамирчин байна. Утаа стилээр одоо тоглолдог ч гэсэн Кевана төрлөөс илүү микс матиац хэлмэг одоо тулаанаас орж тоглолдог юм тэр төрөлдөө бас 12 удаа тулцсан байдгийг. За Кеван дээрээс 2 хон удаа тулцсан байна. Тэрний одоо нэгийг гэж таах байж байна. 2 удаа тулж нэг ярьсан байдгийг. За ийм буюу тэр одоо файтингийн төрөлд орж 12 удаа 12 тулцснаас 6 ялгдсан байдаг. Яг нь Барзилууд бол ерөнхийдөө Барзилийн жижигцүү гэж юм одоо тулааны төрөл бий. Тэр маань одоо өчтөг боолдог ихэнхдээ одоо тэр хөвдөө төрөлд одоо амжилттай тулдаг. Тэрийг одоо ирмэлцдэг хөвдөө төрөлд айлуулахад одоо ирмэлцдэг ийм стил байна. Тэр жижигцүүд л илүү амжилттай хийж байгаа юм чинь. За тэгээ одоо Кеванд одоо агуу одоо тулаач Буката 2009 онд одоо таарсан боловч нэгдүгээр одоо ялах боломжтой байсан бол тэр боломжоо харамсалтай ашиглаж чадсан. Тулааны 3 дугаар үе харж байна. 3 дугаар үе дээр бол зүгээр үнэхээр санаачлаа. Яг бол талентын нэмэрч аваад дураараа тогтолж байна. Яаж л яа тогтолж байна. За одоо доогоор дунд бол дунд, дээгүүр бол дээгүүр дуртай тоглооны хөлбөрийг хийлээ. Тэгээд 2 3 дугаар үе Бука санаачлагыг авч ажиллаа. Тоглолтын хөлзөө ерөнхийдөө ойлгомжтой боллоо гэж хэлээ. За энэ 3 дугаар үе дайд бол оновчтой үнэхээр тоглож чадсангүй. Талентын тамирчны дамгаалдаар одоо тулаан өндөрлөө. За одоо гидсэнд их олон өвдгөлж олон цогсон. За тэгээ одоо гарын цогцолтууд их амжилттай хамгаалчаад байгаа учраас дайдад үнэхээр боломж өгсөнгүй Бука өөрийнхөө дурслагыг ч үзүүллээ. Дэвсвэр дэвчээрээ ч одоо энэ дээр харууллаа гэж миний хувьд ойлгож байна. За ингээ одоо шүүгчнэр гурван шүүгч байгаа. Гурван шүүгчүүд нийтээр тэнцсэн тохиолдолд нэмэлтийн үе сонгодог байгаа. За нэмэлт одоо экстра раунд гэдэг нэмэлтний дүгээр одоо болтгоор болсон байна. Шүүгчнэр хоёр тамирчны оноо одоо тэнцсэн гэж үзсэн байна. За ингээ одоо тулааны 4 дугаар үе хийж байна. Тулааны нэмэлт үе. За энэ дээр л одоо хэн санаачтай хэн оновчтой ажилласан Кеваны 2009 оны хагас одоо шигшээд tungilt ийм одоо боломжтой байгаа. За хамтлагтай Андре Амада санаачлага их цуцсан байдаг. Талентын тамирчин санаачлагыг авч тогтлоод байна. За тэгээд одоо гарын өдөр хүчтэй тоглолт амжилттай хамгаалж байгаа учраас Андре боломж гарахгүй байна да. Одоо тэгээд уг нь ийм одоо тэнцээд ийм сайхан боломжтой байгаад урагшаа явах хэрэгтэй. Тэгээд үнээр Букагаас ирж байгаа зөвхөлт өшөглөлт боломжоор
хүнд хэцүү хийж байгаа л та. Одоо бол аргалаад ястаад нөгөө монголчууд хэлбэр амиа тэгээд хэлсэн. Яаж одоо энэ 3 үеийг дуусгах гэсэн байдалтай болсон. 3 минутыг дуусгах гэсэн байдалтай. Юу бука хож тийм одоо санаачлал тийм одоо сэтгэл зүйн хэр байхгүй болсон байна. Үнэхээр одоо цэнийг дууссан байна. Тиймээс үнэхээр цоцчихсан. Чуяа босч ирж байна. Тэгээ энэ дээр сэтгэл зүй ихтэй ийм үед бол одоо хэдий одоо бие махбод ядарсан ч гэсэн сэтгэлээрээ ядрахгүй өөрийгөө удирдаад хожиг гэсэн ирбэлзэлтэй ингээд одоо довтлол уг нь боломж харагдаад л ингээ харамсалтай нь Бразилийн хэмжээснээс дуршлаг дутаад шүү. Аггүй бол Кеонд бол дөнгөж 2 дахь удаа дулаанаа хийж байгаа. Ийм төмөрчин. Одоо стилийн арга барилын дондоо Бразилийн жижигцүү гэдгийн төрлөөр хичээлдэг. Аа тэр төрөл маань бол ихэнхдээ одоо барилддаг, өчтдөг, боодог ийм төрөл. Тэгээ аргагүй одоо энэ Таландын стил, Таландын тэмэлчний эсрэг бол Бразилийн тэмэлчин бол зогсож чадахгүй гэдгийг харууллаа. Тэр нь хоёр тэмэлчин тулдаад байгаа юм шиг мөртлөө нэлээд олон одоо янзын өрсөлдөө явагдчихийдэг. Улс улсын хоорондын өрсөлдөө, хөгжмийн дэмжигчдийн хоорондын өрсөлдөө, сонгож авсан одоо стилийн өрсөлдөө, хэн яхахгүй олон зүйл явагдчихийдэг. Ийм адарматай тулаан тэгээд Үнээр одоо Талиандын Мотабокс, Бразилийн жижигцүү төвгүй яллаа гэж миний хувьд ойлгож байна. Хэдий яг Андре Аманда нэгдүгээр үед Талиандын тэмцэлтийг ялах боломж байсан бол тэр боломж ашиглаж чадсангүй. Гарын цохилтоор хүнд байдалд оруулаад Букав ялчих боломж байсан. Тэр боломж ашиглаж чадахгүй. Дэвчээр алдсаар байгаа юм ялагдаж байна гэж миний хувьд бодож байна. За тэгээ би бол одоо Кеоны тэмцээнийг дүгнэж хэлэх тийм ихтэй хүн биш. Зөв өөрийнхөө бодлыг хэлэхэд Бразилийн тэмцээнд бол сэтгэл зүй тутлаа да. Жохо ялаа гэсэн тэр сэтгэл зүй өдөрлөд явсан бол левел тэр техник бол үнээр дутаад байгаа харамсалтай нь өөрийгөө өдөртөж сэтгэл зүйн хэр тутлаа. За ингээд Талиандын тэмцээч бол хүн хэцүү дулааны хийж ялтыг байгуулж чадлаа. Ингээд одоо шилдэг 8 багт чадлаа 2009 оны Кеон. За тэгээд энэ мэргэжлийн кикбоксчдын сонирхолтой тулаанаас бэлтгэсэн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Ингээд дараагийн дугаараар бид нэр сонирхолтой тулаануудаа цурал олгох үс та бүхэнд хүрэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяр таа.